За хаягаас ерөөсөө channel байна. Манай дараагийн бичлэг тавтай морил. Ерөнхийдөө бичлэг хийгөө нэлээд удаан хугацаа өнгөрсөн байна л та. Би яг үндэ бас өөрөө яаж ярихыг хүртэл мартсан байна. За бичлэг хийгээгөө удсан байгаа ч эргээ та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. За шуудхан бичлэгтээ орцгоё. Энэ удаагийн бичлэгээр болохоор та нарын thumbnail дээр харсанчлан бүгдээрээ Kaoru Hanawa Rinto Saku mangag ярих байгаа. Бичлэг хийгээгөө удсан учраас бүгдээрээ яг сүүлд юу болсныг санахгүй байж магадгүй. Жохоо сануулад үлдээе гэвэл манай Rintaro маань найзуудаа гэрн кафе ажилладаг гэдгийг хэлж бөөндөө тэгээд гэрийн ингээд судлан шинжилгээ явж байтал манай хоёр охин ирдэг дээ. Тэгээ бөөндөө хоол идчихэд. За яг тэрхүү мөчөөс манай өнөөдрийн бичлэгийг хэлжээ. Манай залууч бүгдээрээ ам дөрөн хоол чигчгсэн могу гэсэн шиг идээд байж байна. Тэгтэл уцаамыг гинэтхэн Ринтарогоос асуудаг байхгүй юу? Чи яг хизээнээс үсээ шараар бодож тэгээд эймэг зүүдэг болцсон бэ гэж асуудیں۔ За яагаад Ринтарогоос ингэж асуусан бэ гэсэн чи одоо сая гэрээр нь ингэж явж байхдаа хүүхэд байх үеийн зургийг харсан юм байна л да. Хүүхэд байх үедээ болохоор манай Ринтаро болохоор хар үстэй байсан л да. Ерөөсөө эймэг мэгтэй мэдээж байгаагүй шүү дээ. Ринтаро маань тэгээд амар хэлэх хэсэгдээ эргэлзээд амар тэнэг шалтгаантай та нар юм битгий асуу гэд байж адил өөрийнх нь хайр охин болох Waguri хүртэл ингээд чи нэрээ үсээ хизээ бодуулсан ингээд сонирхоод асуугаад эхэлж байгаа байхгүй юу? За манай залуу хүртэл бүр айгүй байдалд ороод бүр хэлхээс аргагүй болж байгаамаа. Та нар бүр айгүй гүн шалтгаан бодож магадгүй л дээ. Гэхдээ шалтгаан айгүй энгийн л байдаг л та. Би зүгээр ингээд эмэгтэй тэгээ шар үстэй болохоор дөг гэж боддог байсан юм аа гэлдгийг. За ингэснээр бүгдээрээ Ринтарогийн ингээд бага наснд нь ирдэг хэм одоо нэг хар үстэй байх үед нь яг тэрхүүгээр энэ Ринтарогийн маань амьдардаг хотод нэг тийм гадаад залуу эренгүүтэй тийм кафе нээжсэн юм байна л та. Манай Ринтарогийн гэр чинь бас кафетэй. Тэгээд ерөөхдөө бол одоо шинжилгээр ч юм уу судалгаар ч юм уу ээжтэйгээ цуг ингээд орж иржээчээ. Ринтаро маань мэдээж өдөр болгон гэртээ ингээд бялуу харж байгаа л да. За энэчтэй тэгэл байдаг л нэг бялуу байлгүйгээд идээд үзтэл асар амттай бөгөө тийм нэг арааны за юу маш юмтэй. Ямар тааж тийм айгүй гоё амттай бялуу байдаг юм аа. Тэгээд одоо яг ямархуу хүн хийдэг юм болоо гэд нэг толгоогоо эргүүлээ хартал үнэхээр л тийм гадаад шар үстэй эмэгтэй гай тийм хөгшин ах байдаг хгүй юу. Тэрхүү хүн бүр айгүй хөвгөлтэй инээж байх. Одоо тэрхүү агшин манай Ринтарод бүр хүнд туссан юм шиг байгаа. За бараг нэг үгээр хэлвэл нэг юм рол модель мэтгий хүн болчихсон гэх юм уу. Тэгээд үсээ шараар бодож эмэг зүгэр шийдсэн. Ринтаро маань яг тэрхүү үед ерөөсөө найзгүй байсан юм байна л да. Одоо гаднах орчноос тусгаарлагдмал өөрийгөө тийм нэг гадаад ертөнцийн хүн гэж боддог. Тэгээд ер нь дунд сургуулийн үед баг миний нүд рүү баг айсандаа хардаг хүмүүс байгаагүй гэд нэг яртал бүгдээрээ чив чимэг болжээ. Манай залуу сандраад өө яна баларлаа хэвээр буруу юм ярьчихлаа гэд нэг амар ингээд энэ сандарсан царай гарч ирнэ. Тэгсэн чинь Усами болохоор өөр бодолтой байжээ. Тэгвэл тэр үеийн хүмүүс ястаа үнэтэй зүйлийг алдаж дээ гэж хэлдэг хгүй юу? За ер нь Усамигийн хэлэх гээд байгаа зүйл бол одоо энэ гадных төрөгчин ч юм уу тэр босод зүйл үнэхээр л ямар ч чамаг зүгээр чи болохоор ч л ингээд найзууд байгаамаа гэж хэлдэг юм. Манай охин Waguri ч болохоор бас адилхан бодолтой байдаг л да. Чам шиг гайхалтай хүнтэй найзууд болсонтойгоо эртээ байна гэж хэлнэ. Ринтаро маань бүр ойлхон холгоо ингээд доошоо харцсан сууж байгаа байхгүй юу? Гой яг Ринтаро маань за ингээд ойлхон холгоо байж идэм биш. Гэхдээ яг л ойлж байгаа нэг хүн ингээ гадаа нь байна. Тэр нь Ринтарогийн маань ээж нь байдаг л да. За үүгээр бид одоо Ринтарогийн ээжийн өнгөрсөн буюу одоо тэр Mother's Love буюу ээжийн хайр гэдэг chapter-ыг эхлүүлж байна. Ринтарогийн ээж нь болохоор өмнө нь чихээ цоолуулж байгаагүй юм шиг байлээ л дээ. Одоо тэгэхээр яг ингээд бидний харж байгаагаар бол аав нь ээжийнх нь ингээд чихийн цоолж байгаа байхгүй юу? Тэгээд ч болоогүй үсээ шараар бодсон байдаг л да. Наа нартай нэг л адилхан сонсогдож явах ёстой л да. Угаасаа үсээ шараар бодон чихээ цоолуулна те Ринтаро шиг байгаа сте. Яг тэрхүү үед одоо энэ Ринтарогийн энэ нэг царай бүр ээжийнх нь ингээд сэтгэл хоногцсон юм байна л да. Одоо ерөөсөө Ринтаро маань баг байхдаа ерөөсөө найзуудтай болж чадаагүй. Тэгээд энэ мэдээж өөрийнх нь буруу гэж өөрөө бодоод ингээд ээжтэй энэ уйлждаг энэ царай байдаг хгүй юу? Угаасаа цаашааж гарна. Тиймээс одоо хүүгийнхээ төлөө ганцхан юм хийж чадах одоо ганц чадах зүйл нь болохоор ингээд хүүгээ дөөрөж үсээ бодож чихээ цоолох байсан байгаа байхгүй юу? За яг энэхүү үед ээжт нь болохоор ганцхан хүсэл байсан л та. Уг нь манаар Ринтаро ч бүр айгүй сайхан сэтгэлтэй сайн залуу байгаа. Тэрийг нь одоо надаас өөр нэг ямар ч болтгой хүн ингээд анзаарчаасаа л гэж хүсдэг байсан байгаа байхгүй юу? Яг харин одоо энэ үед бид нар ингээд босож ирэхэд ээжийнх нь яг тэр хүсэл биелсэн байгаа дагааз. Хүүн ингээд найзуудаа гэртээ аваад ирсэн бүгдээрээ ингээд жаргалтай инээж байгааг нь харах бол ээжийнх нь бүр асар том жаргал байгаа. За ээж нь жингснээр орж ирж нөгөө нэг хоолоо тавьчихад ингээд чимээгөө гараа явчихдаг байхгүй юу? Тэгсэн чин Ринтаро араас нь ээжигээ дуудснаа баярлаа гэж хэлдэг. Ринтаро маач тэгээ болоо доо ингээд би буцлаа гэж адил харин ээж нь харин хажуугаар те бүр яг л нулимсаа залгих шиг болоод өнгөрдөг. За өрөөндөө буцаж ирэхэд манай залуус бөөндөө одоо зурагтаараа тоглоом тоглож байдаг л да.
Усами болохоор тоглоомороо Нацсаваг ялчихсан. Чи ингээл болоо ёо. Чам шиг суух хүн ч намайг хожих болоогүй дээ гэд нөгөө нэг Нацсавынхаа уурыг хөргөжсэн чинь Нацсав нь ууралцснаа ахиад нэг үзээл гэж байна. За ийхүү бүгдээрээ ингээ ээлжлэн тоглож байтал нөгөө нэг өдөрлөг нь Subaru дээр ирдэг л дээ. Subaru маань чаваас тэгэл баяа айлын авахаа тэгээд яаж энэ өдөрлөг гинэ контроллерыг мэдхэвдээ. За тэгэл уучраа болохгүй инээ тэнэ юм болж исэн чинь удахгүй ч зоны амралт боллоо доо. Бүгдээрээ юу хийх вэ гэж Усами хэлдэг хэвгүй юу? Тэгсэн чинь Subaru зуны амралтаас өмнө бидэнд ингээд эцсийн шалгалт одоо төгсөх шалгалт байгаа гэдэг хэвгүй юу? За манай тэр нэг гахайн хороо шиг сургуулийн нөхдүүдийн голоор бол яг л аянга цагсан юм шиг л болж байгаа юм л та. Тиймээс Вагури санаа гарганаа. Тэгвэл бүгдээрээ нийлж агаад ингээд сурвал яадаг юм бэ гэдгийг шалгалтандаа бэлдъя гэж байгаа юм бол. Маргааш өдөр болсон байдаг л да. Тэ нар бүр баруунаас гарсан байдаг хэвгүй юу? Та нар юу болсон гэж бодож байна? Рентаро бүр хичээлээ хийжээвэл яах вэ? Рентаро бүгдээрээ явж юм идья гэж Усами хэлэхэд нь үгүй би дөнгөсөө идсэн. Одоо би хичээлээ л хийнэ гэдэг. За харин эсрэг талд болохоор нөгөө нэг гоёмсог октын сургууль дээр Каварокогмаар нь хэдэн охид эрэнгүүтээ маргаас завтаа юу гадуур гарах уу гэж урьдаг л да. Мэдээч манай хоёр маргаас завгүй байгаа. Та нар угаасаа юу болохыг мэдчихэж байгаа. За иргэдэд айгүй өөрхөн аргалаа тэр урьж ирсэн октодыг явуулчихнаа. За маргааш өдөр нь шуулж манай залуус бөөндөө уулздаг хгүй юу? Мэдээж хичээлээ хийх гэж. Тэгсэн чинь Усами болохоор за бүгдээр одоо ингээ уулз юм чи идхүүл гэдэг л дээ. Тэгснэр бөөндөө нэг ресторанд ороод ирсэн байдаг л да. Бөөндөөч сайхан идэд дуусчаад за хичээлээ хийх үү гэсэн чинь Усамигийн гаргаж байгаа царайг харалтаа бүр яг миний царай. Йоо за би ч баг одоо хичээл удлал юм байл да сайхан хооллоо гэд нэг ившээх болтгой байжсэн чи харин Кавароко хэлдэг хгүй юу? Хэдүүлээ хичээлээ хийчмүүдийн амттангаас авъя гэдгийг. За ингэснээр бүгд хичээл хийж эхэлнэ. Бүр гайхалтай. Яаж хичээл хийгээд байгаа юм бэ? Та нар манай Кавароко охины төвлөрсөн зарыг харах хэрэгтэй л дээ бүр гайхалтай. Яг хөө миний байн гайхалтай гэдэг байгаа нэг гайс энэ манганы зураглалыг танд ер нь сайн хаах хэрэгтэй заяа. Тэгэд ялангуяа энэ Каоро ханавар Инто Саку манганы энэ үснүүд нь бүр айгүй гоё зурсан байдаг л да. Та нар дарж гин үү? Би бүр энэ үсийг айгүй гайхаад харж нар маань рентар хүртэл гайхаж штэ. За тэгж далигаат яг хөө манай залуус бүгдээрээ хичээлээ хийж байгаа. Тэгтээ Subaru-д одоо математикийн хичээл дээр нэг мэдхгүй хэсэг гараад ирнэ. Уг нь тэрийгэ Каварокогоос асуух гэсэн боловч хажууд нь Усами надаа оруулчих би хийгээд өгөө гэд Усами нөгөө нэг айгүй том дэвтрийг авдаг байхгүй юу? Та нар үнэхээр Усами энэ одоо бодлогыг бодно гэж бодоогүй үстэй. Та нарын царайг нь л хар. За тэгэл манай нөгөө дэвтрийг байрж явж байсан. Би энийг мэдэхгүй юм байна гэтэл хажуудаас нь манай Нацсава хэлдэг байхгүй юу? Алийг ашаа үжээ. За мэдгүй яг энэ хооронд хэлжнээ хугацаа өнгөрснийг мэдэхгүй л дээ. Гэхдээ айгүй л хурдхан ингээд тэр бодлогыг бодоод өгчихсэн юм шиг байлээ. Subaru ч гайхаад бүр хамгийн сайн азалах Усами ч хүртэл гайхаж байгаа заяа. Тэгээ Усами гайхаа асууна чи ер нь энэ сургуульд юугаа хийж байгаа бэ? Чи аяим ямар ухаантай юм бэ гэтэл хажуунаас нь Subaru хүртэл гайхснаа. Чи яаж юм хурдан тайлж удаа гэж асуудаг л да. Нацсавагийн царай ер нь бүхнийг илэрхийлнэ л дээ. Тэгэл ер нь бодчихдээ штэ л гэсэн царайтай. Би зүгээр Томьёогийн л ашиглаж тийм л да гэдэг хэвгүй юу? Тэгсэн хажуудлаас нь Yorito Нацсаваг хатгангуудаа чи ер нь бол Саккун чи одоо ихэнд заахта айгүй муу штэ гэж хэлжтэй. Тэгтэл манай Нацсавагийн бүр шарн гоцооч. Али над дэвтрээ өгчээ гэж Subaru-д бүр баг ихнээс нь бүгдийг заах шиг болно. Ингэснээр хэсэг хугацаа өнгөрсөн байдаг л да. Нацсава бүр айгүй л олон юм ярьсан юм шиг байгаа. За одоо яаж ийн? Ойлгосноо гэж асууна. За юу хичээл ер нь Нацсавагаар заалах баг энэ хоёрын сүнс нь гараа явцсан байдаг л да. Тэгэхээр ерөөдөө Нацсава нь угаасаа л хүнд захтаа мөө болж таарж байгаа. За ингэснээр манай залуусын нөгөө нэг шалгалтын хариу нь гарч л дээ. Би ч яг үндэ энэ тоонуудыг хүнд үзүүлэхээр таа гэж бодохгүй л байна. Гэхдээ манай залуу тэнцсэн байдаг. Тэгээд дөр болоогүй та нар Усами өмнөх шалгалтнаас 5 оноогоор илүү авсан л гэдод юу гэж гайхамшиггүй. Манай хоёр гинт шалгалтандаа тэнцээд эхэлсэн чинь нөгөө нэг цугтаа тэнцдэггүй байсан нөхдүүд нь дээр хурж ирэнгүүтээ ойлаад эхэлдэг хэвгүй юу? Та хоёр яаж өөрчлөгдвөө гээл. За ийхүү ярилцсан зогсож байтал араас нь нэг амар харанхуй аавраал яваад байдаг хэвгүй юу? Айгүй харанхуй. Та хоёр яаж чадв? Та хоёр яаж намайг хуурч чадваа гэд багш нь бүр айгүй үзэн ядалтын царайтай ардлаас нараа зогсож байдаг. Ерөнхийдөө бол манай хоёрыг шалгалтан дээр хуулсан л гэж бодоод байгаа юм шиг байлээ. За тэр ч яг бүгдээрээ суудалтаа сууцгаа. Одоо дандарын сүүлийн шалгалт дууссан учраас одоо зуны амралт эхэлнэ. Тиймээс айл болох. За хамаагүй би ер нь та цаанаа зовхгүй байгаа гэдэг. Та нар тэгээд энэ 100 юу хийх юм бэ гэтэн сурагчд нь бүр айгүй олон юм хэлж байна. Та нарын зургийг харуулчих. За жишээлбэл галын надам үзэр гэж юм, далаараа явна гэж юм, өдөржин тоглоом тоглоно гэж юм. Байдаг л хөвгүүдийн тийм зуны амралт байгаа байхгүй юу?
Багш нь араас нь хэлтгэлдээ та нар ерөөдөө наад хэлсэн зүйлээдээ хийж дуусгахад л битгий боцож бараг ирээрээ гэдгийг. За та нар одоо насанд хүрчингүүтээ одоо эдгээр өдрүүдийг амар дуурснаа гэдгэлдээ. Манай үзэгчд донд одоо 10 жилийнхээ ер нь олон байна уу юу? За яг миний өнцгөөс үзэхэд бүгдээрээ сургууль гэдэг газар хичээлээ их гэж очдог л да баг 6 цагийг баг хичээлд зарцуулах ёстой юм шиг байдаг. Гэхдээ ингээд одоо сургуулаа төгсөөд эргээд харахаар одоо тэр хичээл хийжсэн моментууд биш хамгийн тийм тэнийг юм хийжсэн моментууд эргээд харахаар дурсамжтай байдаг хгүй юу? Багшийн хэлэх гээд байгаа санаа бол яг л энд байгаа юм л та. Тиймээс одоо зуны амралтаа их сайхан өнгөрүүлээрэ гэж айгүй царайлаг инээ дээр инээгээд бүгдийг ингээд гарганаа. Рентара маань сая яг багшаагийн хэлсэн үгийг бодонгуудаа ингээд гинт ингээд толгонд нь орж иж байгаа хгүй юу? Яг саяхан гинт амьдралд нь айгүй олон зүйл өөрчлөгдөө тэр нь бүр айгүй тийм дулаахан дурсамж болсон байна гэдгийг өөрөө ухаардаг. Ингэснээр манай залуу бас бүгдээрээ боулинг тоглохоор явахаар болдог л доо. Энэ хүүээр бид ингээд Каварокогийн сургууль дээр иржээ. Нанаар тас энэ дүнгийн харуулчих. Манай Кавароко болохоор энэ 163 сурагчаас бүгдэн дээр нэгт байгаа даа юм л та. Тэр мини скор гэдэг нь болохоор дундаж оноо байхгүй юу? Ер нь дундаж оноо бүгдэнгээс нь илүү л байгаа. Тэгтэл зуны амралтаас өмнө багш нь угаасаа нэг үг хэлж таарна. Энэ та нарын багшийг харж чинь угаасаа эвгүй багш харагдахгүй байна уу? Энэ багш бүр яг л эсрэг юм ярьж байдаг заяа. Та нар одоо том болгочихж ерөөсөө хүүхд чиг хаашилж болохгүй. Ер нь тэгээд нутгийн нэр баастваа гэдэг сургуулийн нэр баастваа гэж хэлдэг байхгүй юу? Тиймээс одоо энэ багш гэдэг хүний аавраа бүр ямар чухал болохыг та нар энэ юунаас харахгүй байна. Ингээд хоёр шал өөр багш байгаад байгаас. За тэгээд миний ер нь өмнө хэлсэнчлэн та нар хизээж наа хөшгөө нээж цаадлын сургуулаа харж болохгүй шүү л гэдэг л те. Ягаад энэ багш нар нь бас хажуудлын сургуультай дуруу гэдэг бас мэдэхгүй л дээ. Гэхдээ тийм нохон хороо шиг л харагддаг юм шиг байгаа. Манай хоёр охин ч тэгээд багшийн яриаг дуусгачаад гараад алхаж байдаг л да. Бос сургуулийн охтуудтайгаа зөв. Тэгтэл урд нь явж байсан охтууд тэнд Чидорийн сургуулийн хөгөөд байж тээ гэж манай залуус руу заадаг ихгүй юу? Кавароко маань тэр олон залуу дундаас нэг л хүнийг мэдэж хайж байгаа нь ойлгомжтой. Рентарог. Тэгтэл хажуудалд нь зогсчихсан охид болохоор эднэр одоо ирээдүйн талаар боддгийн бах та. Ингээл үргэлж тоглоол замбраагүй тэл явж байгаа гэдэг ихгүй юу? Тэгсэн мөртөө яг тэр хоолойных нь өнгө айсад одоо би одоо сонсоогүй л дээ. Тэгтээ яг энэ мангад харуулснаар болохоор атаарах байгаа ихгүй юу? Ерхэд бол. За явъя өгтөө гэснээр одоо бүгдээрээ манай залуусыг харж яснаа яваад өгдөг. Кавароко маань ч гэсэн тэгээд хайртай үнэ харчаад баяртай байгаа. Та нарын энэ нэмсэглийг харах хэрэгтэй. Мэдээж Кавароко ч гэсэн явахын алдалд Рентара маань бас Кавароког хараад өнгөрнөө. Яг л нэгнийхээ нөгөө талаас харж байгаад яг өөдөөс нь харсан чинь нөгөөх нь нөгөө тийшээ хараад за юу болоод байна. Нэг тиймэрхүү юм болсон. Тэ. За ингэснээр бид яг нөгөө талд яг юу болж байсан талаараа ингээд харна л да. Манай залуус болохоор ямар нэг юм тоглож байгаад энэ нэг фигурийг л hodсон юм шиг байгаа. Нөгөөдгөө Yorito-д өгж таарч л дээ. Yorito маань бүр айгүй баярлчихсан. Баярлаа залуусаа би нэг боловсрогоо хүртэл авч орно гэдэг хэвгүй юу. Тэгтэл тэдний ажигаас нэг нь хараач залуусаа тэнд Кикия сургуулийн октод байна гэж таарна. Усами маань болохоор Кавароко Субаро хоёрыг харчингуудаа хөөе хоёроо гэж орилж яхад манай залуус амын дарнаа. Ягаад гэвэл ингээд хоёр талдаа баригдаж болохгүй шүү дээ. Мэдээж Рентара маань ч гэсэн ганцхан хүнийг хайгаад тэр хүн рүүгээ хараастай. Тэгтэл харин Усами бүр гинтхэн асуудаг л да. Чи Вагури сантай үерхэж байгаа мó гэж асуудгийн. Рентара маань бүр гинэд бичиж сандраад би юу гэж тэгдэх юм чи солиороод байгаа юм бэ гэхтэн. Усами маань зөрүүлээд гэхдээ чи түүнд хайртай үздэй гэж асуучих нь. Ерөөхдөө одоо Рентара маань нэг царай гаргадаг хэвгүй юу яг энэ царайг харж байна та нар. Гинэд нэг зог тусаж энэ асуултыг сонсоо зогсож яснаа нүүр нь гів гинэтхэн улаагаад эхэлнэ. Тэгээд ч бүр болоогүй доошогоо сууж улаа энэ бүр жоохон охин байгаа шүү дээ. Гэхдээ яг хөө надад бол хөөрхөн санагдаж байна. Агрид. За ингэснээр Рентара маань гэртээ иржээ. Тэгтэлтэй манай залуусын одоо зуны амралт нь эхэлчихэж байгаа шүү дээ. Усами болохоор бүгдээрийн зуны амралтаар юу хийх вэ гэж асуудаг хэвгүй юу? Чатаар. Рентара маань тэгээд саяхан болсон шалгалтаараа Каварокогоор бүр айгүй их юм заалгсан юм болохоор одоо яаж ингэ зуны амралтаар ямар нэгэн зүйлд өрөх вэ гэж толгоогоо гашлагаастай ингэ зогсчөөдий. Тэгтэл харин сайн хүн санаагаараа гэж Кавароко өөдөөс нь эхэлж ингээ чат явуулсан байвал яах вэ? За чат гэжтэй ер нь стикер байгаа. Энэ стикерийг харж байна уу та нар? Энэхүү стикерийг харангуутаар Рентара маань бүр айгүй гүн бодолд ордог л доо. Энэ юу амт ингээ гаж ирээ зогсож байгаа. Энэ одоо баага юу? Эсвэл бар уу? Яг ямар шалтгаанаар ийм юм явуулав гэд бүр нэг тийм гүн бодолтой орсон. Та нарын толгойг нь харж байна уу? Тэгсэн чинь чавас нөгөө Кавароко нь болохоор чат бичихж хагаад андуурал энэ стикерээ дарцсан юм шиг байлаа. Тэрийг ингээ чатаар авчи явуулдаг байхгүй юу? За ингээд айгүй сайхан нөгөө нэг хайртай охинтойгоо чатлаад явж байл гинэт найзуудаас нь чат ороод ирнэ. Хүн болгон л ингээд тусдаар Интеротой ингээд чатлаад ахаар манай хүн сүлдээ ингээд те байд суух газар олохгүй болж байгаа хгүй яг хинтээ төрүүлж ингээд хариуг нөхөх вэ ч юм уу одоо бичих вэ ч юм уу. Тэгээд бүгдийн нийлүүлэнгүүтээ групп чат нээждэг юм. За яг үндэ энэ чатанд яста хар мянган юм байна. Тэгэхээр би та нар зүгээр товчлоод яг юу болж дуусна л хэлчихье.
Дэд хоорондоо бүр асар олон юм ярьдаг л да хаашаа явах юу хийх талаараа. Гэхдээ хамгийн сүүлд нь шийдсэн ганцхан л зүйл байдгийг. Тэр нь болохоор далайн эрэг дээр галт наадам үзэх гэж байгаа. За ингээл нэг хаашаа очиж юу хийхээ шийдчихлээ гэд бүгдээрээ нэг айгүй 50 царай гаргаад те манай рентараа хүртэл ингээд нэг жаргалтай харагдахгүй байна уу? Тэгэл манай залуу бүр шүгэлдэх нь холгоо ингээд дээшаараа хэвтчихсэн чин Subaru-гоос мессеж иржээ. Рентараа нь бүр ингээд Subaru гарангуудаа бүр цочж байгаа байхгүй юу? Барьжаасаа утсаа толгой дээр унгацсан. Тэгээд юу юм бэ гэд гайхаа таартал Subaru-н чаваас рентараад энэ Kaoruko-гийн төрсөдрийг хэлж өгч байгаа юм байна л да. За ингэснээр бид тун удахгүй далайн эргийн эпизод болон төрсөн өдөр эпизод гэдээ олон зүйлтэй болох нэ. Эдгээр бүх зүйл хичнээн догдолж байгааг та нар энэхүү Kaoruko-гийн царайгаас харж болно. За guys тэгэхээр одоо энэ 27 дугаар chapter-тай цуг манай өнөөдрийн бичлэг дуусч байна. Хэрвээ манай шинэ бичлэг таалагдсан бол та лайк, subscribe дараарай. Тэгснээр бид дараагийн бичлэгийн улам хурдан чанартай хийх гэж одоо хичээдэг байгаа шүү.